Энэхүү бичлэгээр the whole child approach буюу хүүхдийг бүх талаас нь боловсрал эзэмшүүлэх арга гэж сүүлийн үед яригдж байгаа нэг чиг хандлагыг бас та бүхэн танилцуулахаар бэлтгэлээ. За энэ нь бас боловсрал эзэмшүүлэх гэж хэлж болохоос гадна бас хүүхдийг бүх талаас нь хөгжүүлэх гэдэг талаас нь бас авч үзэж болох юм аа. За энэ аргыг боловсрал судлалын томоохон судлаач болох Линда Дарлинг-Хаммонд хэмээх судлаач удирдаж Америкийн нэгдсэн улсын суралцгын бодлогын институтээс ингэж эрхэлж гаргасан гарын авлага дээр тодорхой тусгажээ. За тэгэхээр энэ гарын авлага дээр одоо энэ аргачлалыг юу гэж өгүүлсэн байгаа талаар танилцуулахаар бэлтгэлээ. За энэ Линда Дарлинг-Хаммонд гэдэг бол боловсрал судлалын салбарт, багш боловсролын салбарт бол томоохон байр суурийг эзэлдэг судлаач юм аа. Түүний нэг жишээ нь илэрхийлэл нь бол энэ түүний судалгааны бүтээлүүдийг нийтдээ 185,221 удаа ишилсэн ийм статистик байж байна. За гарын авлагын эхний хэсгэд суралцгуй ба хөгжлийн шинжлэх ухааны түлхүүр ойлголтууд, за энэ дотроос сүүлийн үеийн түлхүүр ойлголтуудыг бол авч үзсэн байна. За хөгжил бол уян хатан шинж чанартай байдаг гэж үзсэн байна. За хүний хөгжлийн хувьсах байдал нь жижиг болохоос биш үл хамаарах зүйл биш юм аа. Хүний харилцаа бол эрүүл хөгжлийг хурдасгах, суралцах чухал бүрэлдэхүүн хэсэг юм. За бэрхшээл нь суралцахад нөлөөлдөг бөгөөд түүнийг шийдвэрлэхэд авч байгаа сургуулийн хариу арга хэмжээ чухал юм аа. Суралцах нь нийгэм сэтгэл хөдлөл болон академик шин чанартай байдаг. Хүүхдүүд өөрсдийн туршлага, харилцаа болон нийгмийн нөхцөл байдал дээр тулгуурлан мэдлэгийг идэвхтэй бүтээдэг гэсэн энэ санаануудыг бол суралцах болон хөгжлийн шинжлэх ухааны сүүлийн үеийн түлхүүр ойлголтууд гэж тодорхойлсон байна. За эдгээр суралцгын шинжлэх ухааны түлхүүр ойлголтууд болон сүүлийн үеийн ололт амжилтаар сургуулийн анги танхимд ямар зүйлүүд чухал болсныг хэрхэн хэрэглэгдэж байгааг дараах 4 зүйлээр тайлбарласан байна. Нэгдүгüүрт нь сургуулийн эерэг уур амьсгалыг бүрдүүлж, хүчтэй харилцаа холбоо, хамт олныг бий болгодог дэмжлэг бүхий орчин нөхцөл чухал юм аа гэж үзжээ. Хоёрдугаарт нь сургуулийн ахиц дэвшил, үр бүтээлтэй соёлыг бий болгодог, ур чадвар, дадал зуршил, сэтгэлгээг хөгжүүлдэг нийгэм сэтгэл хөдлөлийн сургалтыг чухал гэж үзжээ. Гуравдугаарт нь хүсэл эрмэлзэл, ур чадвар, бие даан ажиллах болон суралцах чадварыг дэмждэг сургалтын үр дүнтэй арга зүй стратегийг чухалчилсан байна. Эцэст нь эрүүл хөгжих, суралцагч бүрийн хэрэгцээг хангах, суралцах бэрхшээлийг шийдвэрлэх ганцаарчилсан дэмжлэг бол чухал юм аа гэж үзжээ. За энд өгүүлж байгаа тэр сургуулийн эерэг уур амьсгал гэдэг бол өнөөдөр их чухал болсон байна. Үүнийг 400 гаруй судалгаанд анализ хийж үзэхэд сургуулийн эерэг уур амьсгал нь академик чадварыг нэмэгдүүлдэг, багш суралцагчдын харилцааг сайжруулдаг, хичээлийн зааварчилгаа болон багшийн манлайллыг үр өгөөжтэй болгодог, сургуулийн орчныг хүүхдийг дэмжих гол хүчин зүйл болгодог гэж судалгааны үр дүнгууд харуулсан байна. За тэгэхээр энэ бүхэн дээр тулгуурлаад энэхүү гарын авлага дээр 3 чухал зөвлөмжийг тодорхойлсон байна. За үүнд бол хариуцлага, удирдлага, чиглүүлэг, хөрөнгө оруулалтыг хөгжлийн дэмжлэг төвлөрүүлж өгөх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Хоёрдугаарт нь эрүүл хөгжлийг бий болгох үүднээс сургуулийн үйл ажиллагааг төлөвлөж зохион байгуулах хэрэгтэй гэсэн байна. Гуравдугаарт нь багш нарыг үр дүнтэй ажиллах боломжийг олгох хэрэгтэй гэж зөвлөмжилжээ. Эдгээр зөвлөмж тус бүрийг хэрэгжүүлэхэд юуг анхаарах талаар дараах зөвлөлтийг санал болгосон байна. За нэгдүгüүрт нь эхний зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бол хариуцлагын болон сайжруулалтын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Стандартуудыг
одоо бий болгож батлуулж мөрдөх хэрэгтэй. За мөн үйл ажиллагааны эрх зүйн орчин тодорхой болох хэрэгтэй. Лиценз, магадлан итгэмжлэлийн шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Санхүүжилтийг одоо хөгжлийн төлөө төвлөрүүлэх, зарцуулах хэрэгтэй гэсэн энэ санаануудыг зөвлөмжилсөн байна. За хоёрдугаар эрүүл хөгжлийг бий болгох үүднээс сургуулийн үйл ажиллагааг төлөвлөж зохион байгуулахын тулд дараах зүйлүүдийг хийхийг зөвлөсөн байна. Нэгдүгээрт нь хүчтэй хувь хүний харилцааг одоо сургуулийн орчинд бий болгох. За хоёрдугаарт нь аюулгүй соёлд нийцсэн анги танхим хамт олныг бий болгох. Гуравдугаарт нь суралцагчийг нэгдсэн байдлаар дэмжих, мөн одоо олон шатлалт дэмжлэгийн тогтолцоог бий болгох, мөн суралцах хугацааг уртасгах гэсэн байна. За энэ суралцах хугацааг уртасгах бол бас нэлээд олон судалгаан дээр айл болох сургууль дээрээ суралцж байгаа хугацаа нь урт байх тусмаа хүүхдүүдийн одоо боловсролын чанарт эерэг өөрчлөлт гарч байна гэж ингэж дурдсан байсан. За дараагийн дугаарт нь бол гэр бүлүүдэд хүрч ажиллах гэсэн ийм одоо зүйлүүдийг санал болгосон байна. За зөвлөмжийн төгсгөлийн багш нарыг үр дүнтэй ажиллах боломжийг олгоо гэдэг дээр нь багш нарын сайн сайхан байдлыг анхаарах хэрэгтэй. Багш бэлтгэх хөтөлбөрүүдийг одоо хамтарч ажиллах, хөгжүүлэх, тэн дээр анхаарах хэрэгтэй. Мөн багшийн мэрэгжлийн хөгжлийг онцгойлон анхаарч үр дүнтэй тогтолцоог бий болгох хэрэгтэй гэсэн байна. За хамгийн сүүлд нь бол багшийг ажилд авах, ажилуулах, бодлого тогтолцоог мөн одоо анхаарч сайжруулах хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдийг өгсөн байна. За эдгээр зөвлөмжүүдийг биелүүлэхэд бол тухайн одоо зөвлөмжийн үр дүнд сургууль дээр одоо суралцагчийг бүх талаас нь хөгжүүлэх, боловсруулах ийм одоо орчин нөхцөл бүрдэж урт хугацаанд үр дүн гарах юмаа гэсэн энэ зүйлийг энэ номны одоо гарын авлагын гол санаа болгож ойлголоо. Ингээд та бүхэн зөвлөмжийг дэлгэрүүлж уншихаар бол дараах QR кодоор уншаарай.